буудагч нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр Red Vortex брендийг үүсгэн байгуулагч төвлөртөйгөө уулзж байна. За, өдрийн мэнд. За, та бүхний дахин энэ хүү үнэтэй нэвтрүүлэгтээ орсон баярлалаа. Энэ яагаад Red Vortex-ийн брендийн тухай ярих гад бид энд ирсэн юм бэ гэхээр сүүлийн үед манай буудагч тамирчдын дунд энэ Red Vortex гэсэн хувцас их өмсөж байгаа. Тэгээд энэ хувцсыг үүсгэн байгуулагч нь одоос бидний одоо өмнөх нэвтрүүлэгт орж ирсэн төгөлдөр байна байгаа учраас бүр завшаан болоод ирлээ. Тэгээд энэ хувцсыг яаж энэ брэнд яагаад үүссэн, энэ үүсэх шалтгаанаа за юуны өмнө болохоор би хуучин зөвшөөрчний техникийн өдөртгөө ингээд ажилладаг байсан. Ажиллаж байгаа хугацаанд болохоор зөвшөөрчний хувцас шинжлэгдэх одоо үед нь одоо өөрийн санаагаа ингээд өгдөг байсан юм аа. Тэгээд яагаад үүсгэсэн гэхээр ерөнхийдөө ингээд анзаараад хад миний би өөрөө Германд цэргийн одоо офицерын сургуульд сурж байсан. Тэгээд Герман хувцастай харьцуулаад Монгол улсын зөвшөөрчний хувцсыг ингээд айгүй харьцуулж анзаардаг байсан байхгүй. Тэгэхээр мэдээж нөгөө нэг эдийн засгийн хувьд ч юм уу те материалын хувьд ч юм уу дутагдaltaй зүйлүүд их байсан. Тэгээд яг хуу загвар дээр нь ядах нэг ингээд ажлыг шинжилье гэж явж байгаад нэг харсан чи өөрөө хувцас үйлдвэрлэгч болоод яг хуу анх үүсэхдээ болохоор би нэг герман хүнтэй хамтарч Монголд танилцаад тэгээд тухайн герман хүнээрээ бүх загвар дизайнаа гаргаад тухайн хүнээр захиалга өгөөд хий гэж анх төлөвлөж ирсэн байхгүй. Тэгж жагаад сүүлдээ нөгөө герман хүн нутаг буцаад тэгээд би өөрөө энэ үйлдвэрээ энийг ингээд үргэлжлүүлээд аваад явъя гэж зориод тэгээд армис гараад тэгээд энгийн одоо хувцас үйлдвэрлэгч болсон. Тийм сансаргүй байж болсон. Өмнө бид нар бас ярилцчихсан хувцас үйлдвэрлэгч гэдэг дэлхийн одоо тактикийн гэдэг юм аялагчдын хувцсыг гэдэг би том брэндүүдийн үүсгэгчдэн дандаа л сэрийн халбагчуд гэсэн. Тэр талаар жишээлбэл одоо 5 оног бол ерөнхийдөө security company Blackwater-д ажиллаж байсан бас нэг одоо senior гэж ярилдаг те тэтгэвртэй байсан хүн одоо тэтгэвртэй гарч байгаа энэхүү 5 оног гэдэг брендийг бас үүсгэжсэн жишээ одоо UF Pro гэх мэт адилхан те тэтгэвртэй гарсан Master Sergeant гэдэг баха тийм ахлагч хүн байсан. Тэгээд ерөнхийдөө тактикийн хувцсыг үйлдвэрлэхэд зүгээр бид нар ингээд нэг сонир сэтгүүл харж байгаа хийхгүй. Тухайн хувцсыг маань өөрөө өмсөө зовлонгийн яваад ямар деталь хэрэгтэй байдгийг тухайн яг ажиллагаа тусгай ажиллагааны ерөнхийдөө юу хэрэг болдгийг ямар карма хэрэг болдгийг сууж устгах хүндрэлтэй зүйл юу гэдэг мэддэг хүн тухайн зүйлийг хийхдээ төхөн байдаг гэж бодож байна. Эсвэл заавал нэг дизайны сургууль төгсөөд тэр бол шаардлага байдаг. Жишээлбэл нөгөө гадны брэндүүдийг хэлцэг байдаг. Don't fight with your gear, fight with your enemy гэдэг. Өөрийнхөө тоногдолтой бити зуралт те улс хэрэгсэлтэй зөвхөн дайсантайгаар байл гэсэн үг. Энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр хувцас тоног хэрэгсэл маань бид нар төв болчихлохгүй. Маш төхөн байх хэрэгтэй. Энэ зөвхөн тактик хувцас яагаад ингэж одоо дэлхийд даяараа нийтлэг хэрэглээ болоод байна те. Өдөртний хэрэглээ болоод байна гэхэд хүнд өвтэйхэн байх хэрэгтэй. Дээрээс нь аюулгүй байх хэрэгтэй те. Тийм учраас ерөнхийдөө хөдөө аялагч нар тактикл хувцсыг зөвхөн цэргийн хэрэглэхгүй одоо манай буудагч нар гэдэг ой зугаадаг, аялдаг. Сүүлийн үед бол Монголд бол одоо хүн болгол аялагч болсон тийм болохоор хүн болгоны одоо өдөртний хэрэглээ болж эхэлж байна. Мэдээж мундаг брэндүүд жишээлбэл 5.1 UF Pro, Chise, N1 одоо Kalashnikov гэх ороод ирж байна. Өшөө зөндөө олон супер брэндүүд байгаа. Гэхдээ бүгд Монгол нэвтрээгүй. Энэхүү брэндүүд маань ерөөсөө 5 тухай хангасан аюулгүй байдлыг хангасан учраас хүмүүс одоо хайртай одоо дуртай хэрэглээ болж байна. Тий. Тэгээд дээр нь бас чинь үйлдвэрлэгч байна гэдэг чинь бас нэгдүгээрт хэрэглэгчид одоо чинь магадгүй тэр үнэтэй тэр гадны брендийг авч хэрэглэхэд бид нар дотоодын брендийг хэрэглэдэг энэ хоёрын хооронд ямар ялгаа байна? За ерөнхийдөө бол энэ хувцсыг үнэхээр чанартай хий гэж бодож маш их судалгаа хийх хэрэгтэй тийм. Нэгдүгээр загвар дээр, хоёрдугаар энэ хувцсны деталь болгон, коноп болгон, цахилгаан болгон ямар юм хэрэгжилж байна вэ гэхээр ерөнхийдөө жишээлбэл одоо нийтлэг л одоо цахилгаан гэхээр одоо бүх шилдэг брэнд YKK гэдэг цахилгаан хэрэглэдэг. Үнэхээр сайн цахилгаан. Насны баталгаа өгдөг. Товчнууд гэх юм бол UTX гэх товч конопнууд тийм конопнууд хэрэглэдэг. Энэ жижигхэн зангуу өнтер одоо Velcro гэж хэлдэг тийм. Шар гэдэг наалддаг. Энэ болгон маань өөрсдөө нэг олон улсад ингээд тархацсан том брэндүүдээс нь жижигхэн деталууд анхаарад аваад хийчих юм бол тухайн бүтээгдэхүүн илүү чанартай болж байгаа. Монголдо үнэхээр чанартай яг адилхан ингээд чанарыг ингээд хийя гэж бодож байвал яг тэр жижигхэн деталь болгоны гадны том брэндүүдтэй адилхан хийх хэрэгтэй. Мэдээж Монголдо хийхээр хамаагүй дөхөн бол. Нэгдүгээрт одоо энэ материалууд маань бүгдээрээ дэлхийн хамгийн том текстил үйлдвэрлэгч орн бол
Энэтхэг байна, Хятад байна, Турк байна тийм учраас бүх энэ Америкаас хувцас авсан гэсэн энэ давгаа бол Хятадаас юм уу Энэтхэгээс Туркээс авч байгаа. Тийм учраас Монгол бол заавал Германаас ч юм уу Америкаас авах шаардлага байхгүй. Хятадаас авчих. Мэдээж Хятадаас авахад ерөнхийдөө энэ материалын маань код л гэж чухал. Энэ дээр ямар орц найрлагатай байна. Одоо жишээл эдгээр бол Cordura гэдэг байна. Одоо энэ TC6535-ын холимогт одоо нилон даавны холимноос их чухал. Тэгээд дээрэс нь spandex буюу манайх stretch гэж ярьдаг тийм энэ султтай материал. Энэ холимгууд айгуу сайн би тооцоолж явах хэрэгтэй. Хаана ямар деталн дээр ямар материал авах вэ гэдэг. Тэрнийг зөв ингээд кодод хийчих юм бол илүү чанартай хугацагаар дээрэс нь нөгөө бидний хэлээд байдаг 5 тухай чинь хангаж чадна. Мэдээж Монголд үйлдвэрлэж байгаа юм чи бид нар олон хил гайл даваа дотор төлөө оруулж ирэх шаардлага байхгүй учраас хямдхан бол тийм. Түрүү ярьлаа тэр заавал цэргийн албаагч гэхгүй бас цагдаагийн албаагч, хамгаалтын албаагч хэдний хувцас одоо миний сан би удаас цагдаагийн хорон дасгалтын бас цагдаагийн хувцас форум хэрэгжилж байсан. Гэхдээ яг Тэмүүжин гишүүн одоо хууль зүйн сайд болж явах үедээ нэг хувцалтны шинжилэл хийсэн. Тэрний өмнө болохоор яг нэг байлаа шүү дээ. Одоо нэг гангай маягтай одоо дамар малгайтай гадуур явж байгаа одоо магадгүй хүмүүнтэй ноцолдох боломжтой малгай нөхрөө явчихдаг гэсэн. Одоо тэгэх шаардлага үүддэг юм уу те. Тэр нэг албаагчгаа үүрэг гүйцэтгэх төхөн байхад бид эвтэйгэн байх гэж хувцас шинжилж байсан. Тэр шиг манай айран бас одоо энэ шинжилэлтүүд хэр явагддаг юм. Айран бол ерөнхийдөө сүүлийн жилүүд айгуу сайн шинжлэгдэж байгаа. Ялангуяа сүүлийн үед маш их анхаарч байгаа тийм. Энэ дээр бас нэг одоо дурдаад үзэх юм бол одоо миний туршлагаас нэг дахиад герман гэж ярьдаг. Герман гэж ярихад жишээлбэл зүгээр оффист өдөртөн өмсдөг китл нэг өөр. Гэхдээ ингээд харахад яг ингээд өнгөнд адилхан. Ингээд харахад загвар нь адилхан. Гэсэн чинь офисынх нь болохоор дотор материал нь хөргөлж байгаа. Жишээлбэл өдөртөн хэрэглэхэд энэ нөгөө нэг нилонтой стретч материал гоё. Тэгэхээр нөгөө байлдааны ажиллагаанд гараад хээр үүрэг гүйцэтгэх юм уу, байлдааны ажиллагаа сургалт бэлтгэл дээр болохоор өөр материал яг энэ үндсэн энэ TC6535 тоо хэрэглэж байгаа. Жишээ нь яагаад тэгж ийм гэхээр өдөртөн өмсгөл мэдээж энэ стретч айгу гоё. Гэхдээ энэ маань тесэрс дэлбэрэх шатах тохиолдолд энэ маань нөгөө хайлах юм бол гялгар очиж хүн ярьстай наалтан тийм ээ. Гэхдээ энэ материал маань тийхгүй. Энэ материал хэдий шатсан ч гэсэн энэ чинь нөгөө 0-ын цэцтаан ингээ хөрөө өгнө шүү дээ. Тэр нөгөө аюулгүй ажиллагааны стандартыг хангаж явах хэрэгтэй. Зарим тийм учраас одоо өдөр тутмынх нь илүү бие дэвтэйхэн тэгээ гараа бэлтгэл хийхдээ яг одоо аюулгүй талаас анхаарч тэгж өмсөх ёстой. Тэр бол мэдээж одоо үүрэг үүсэж эргүүлэр явж байгаа цагдаагийн албаагч ч юм уу цэргийн албаагч ч юм уу тэр тухайн цэргийн цагдаагийн албаагч маань өөрт нь бие дэвтэйхэн байх хэрэгтэй. Янз бүр хүн амьтны ноцлог байхад нэг урагдаа тасарчдгүй ч юм уу эсвэл малгай нөхрөө таны хэлдгээр тийм болохоор эвтэйхэн юм хөнгөн малгайтай дээрээс нь нар хаачдаг ч юм уу ийм байвал байх ёстой. Гадны туршлагаас анхаарал өөр гэдэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгааллын хэрэгэл гэсэн үг байна тийм. Жишээлбэл одоо энэ одоо материалууд маань гэхэд ч одоо энэ ч тавьсан байгаа наано цэцлэг тийм. Энэ юун дээр байдаг вэ гэхээр бүх энэ хэрэг хувцсны гадна тал дээр нэг наано юм бүрхүүлэн гэдэг үждэг. Энэ маань ус асгсан ч гэсэн одоо ингээ бүнжигнүүд ингээ өнхрөө онч ус тогтохгүй норохгүй гэсэн. Энэ мэдээж насны энэ наано бүрхүүл маань насны зүйл биш. Тийм учраас энийг тавьсан байгаа. Энийг бол дандаа ингээд гадуурн дахиж угаацсныгаа дараа цацаж шинжилж яадаг. Тэгэхээр чи мэдээж нөгөө нэг чийг даагаал одоо миний бодлоор л өдөр болгоод жишээл замын цагтаануудыг харахад хэцүү шүү дээ. Гинт бороо зайлвал нордог. Тэгэл хүнд нөхцөл шүү дээ. Эдгэрт маань ингээ анхаараад усны нэвтэрдгүү хатхна хувцастай байвал илүү зүгээр болоо тий. Хэдий гүрүүж байгаа гэсэн тэгэл тэр тухайн албагч маань олон жил үүрэг гүйцэтгэл би энэ л муу шүү дээ. За одоо үзэгчтэй хандаж үзүүлэхээр Red Vortex одоо энэ брэнд яг бусдаас ялах онцлог нь яг юу вэ? За юуны өмнө бол нэгдүгээрт чанар байх хэрэгтэй тийм. Хоёрдугаарт бол өнгө дээрээс нь юун төлөө Монголдоо хийж байгаа билээ. Бид нар нөгөө нэг Европ хувцас одоо ингэ захиалаад авахад мэдээ суултууд нь өөр байдаг тийм. Монгол хүний биеийн онцлогт нь нэгдүгээрт манайх бол ингэ хүндээ зориулж хийгээд хэмжээг нь аваад хийж байгаа учраас хүндээ яг тааруулж өгнө гэсэн. Одоо мэдээж монголчууд ч нь бол жоохон намхандуу ер нь жоохон өргөн байдэн шүү дээ. Дийлийнх нь гэх юм уу те. Богинохон болтоо урсч штэ тэгээд нэг хурган гүзээ бас байдаг те. Тийм учраас яг тэрэнд нь тааруулаад хийж байгаа манай нэгдүгээр давуу тал болж байгаа. Хоёрдугаар үний хувьд мэдээж Монголдоо хийж байгаа учраас нэг олон хил гал дамжаад байхгүй хямдхан болж байгаа. Гуравдугаарт нь болохоор чанарыг нь одоо ингээд гадны брэндүүдтэй ингээд харьцуулах юм бол цахилгааны YKK нь байна. Утас нь одоо тийм даав уц хэрглэж гинөө байна. Ингээд бүгднийг ингээд адилтгаад ерөөхдөө ингээд
нэг ялгаа гаргахаагүй ингээ хийж чадж байгаа. Гэхдээ сул талд нь над дээр маш тийм олон төрлийн өнгө загвар одоохондоо манай хөгжөөд олон жил болоогүй учраас загварын хувьд жоохон цөөхөн байгаа. Тэгсэн хэдиж манай энэ дээр ажиллаад баян шин загвар гаргаа ингээ явж байгаа. Одоо бас ингээд асуумар санагдал. Одоо чинь энэ одоо даавн дээр ихтэл нэг дөрвөлжин сэдэх шиг байна шүү дээ. Энийг асууя гэж боддог. За энэ болохоор ерөнхийдөө ингээд дийлхэн одоо ингээд гадны ингээд хувцснуудыг харахаар энэ шот байгаа. Энэ болохоор ripstop гэж нэрлэдэг ерөнхийдөө дэлхийд. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг юмд энэ бол tactical хувцс тийм ээ. Нэг юмд оголт татлаа гэж бодоход энэ нөгөө нэг юм хэрээс оюунууд дээр энийг газар очиж цугсан цаашаа ингээд цуураад ханзраад байх. Үргэлжлэхгүй л гэсэн үг. Мөн дээрээс нь түрүүний дурдсан шиг энэ одоо ингээд шатах юм бол хүний биед очиж наалдахгүй байх хэвээр нөө Европ цэргийн хувцсны аюулгүй ажиллагааны стандартуудыг хангацсан байгаа байхгүй. Тэгэхээр яг адилхан л нөгөө гадныхны авдаг том үйлдвэрээс одоо энэ нөгөө хятадаас авч байгаа энэ үйлдвэр энэ бол одоо ингээд дэлхийн бүх төрлийн ингээд цэргийн хувцсны өнгө материалуудыг хийж байгаа учраас энэ дэлхийд даяар гаргаж байгаа том үйлдвэр байгаа. Над дээр одоохондоо хүндрэлтэй зүйл юу гэдэг вэ гэхээр том үйлдвэрүүд чинь нэг өнгөнөөсөө маш олон маасаар зарна. Хамгийн багадаа 50000 м нэг өнгөнөөс зөвхөн авъя. Тэнгүүл чи мэдээж эдийн засгийн хувьд би хуваараа бизнес хийж байгаа чинь тэрэн дээр айгаа гацдаг. Одоо өшөө олон өнгөнүүд гаргая гэхээр мэдээж санхүүгийн хувьд хязгаарлалт болчихно. Үзэгчдээ сонирхол байж магадгүй. Энэ одоо нэг мультикам буюу одоо нэг өнгөн талтын өнгө шүү дээ. Энэ зарим орнууд өөр байгаа гэдэг. Дээр нь газар орноосоо шалтгаалаад өмсдөг юм шиг байна. Тэгээд нэг асуух гэдэг нь одоо нэг ийм дижитал хэлбэртэй байж байгаа одоо буцаад нэг юм болоод байна шүү дээ. Энэ ямар учраас ингэж энэ ерөнхийдөө яг цэргийн зориулт энэ өнгөнүүд маань одоо энэ 90 алан өнгөнүүд маань голцоо цэргийн зориултын өнгөнүүд шүү дээ тийм ээ. Жишээлбэл одоо энэ мультикам өнгө бол одоо дэлхийд даяараа бараг бүх армид хэрэгжилж байна. Европын орнолоо одоо баруун руу гэх юм. Яагаад тэгэхээр нэгдүгээрт өнгөлөн талдтай хувьд бол хамгийн сайн. Хоёрдугаарт нөгөө нэг материал чинь ингээд гэрэл шингээж идэг өдрийн цагаар нарны гэрлийг шингээж идэг. Тэгээ шүн болохоор тухайн шингэсэн гэрэл маань шүний дураараа нэгсэл харагдаад ингээд харагдаж идэг. Энэ гэрэл шингээхгүй тулд одоо энэ мультикам өнгө одоо мэдээж нөгөө технологи хөгжих тусам дагаад хөгжиж байгаа. Дээрээс нь бол ерөнхийдөө энэ манай нөгөө нэг дистрибьюшны бор өнгө шүү дээ. Тэрнийг ерөнхийдөө айгу сайн гэж үздэг. Жишээлбэл Европын орн хэдийн ингээ ногоон байгальтай ч гэсэн навч хүн мод хугарна үхэн тэгэнгүүт ямар өнгөтэй болох шар ногоон шар бор те. Тэгэхээр бор одоо ийм койот өнгө гэдэг чинь газартайгаа маш сайн уусч өгч идэг. Ерөнхийдөө нэлээд универсал. Хүмүүс уусаа асуугаад идэх байхгүй. Манай армийн хувьд яагаад юм сонинготой байдаг. Тэшүүрээс газар орондоо зориулаад уусах өнгөлөн талтай үед одоо сүүлийн үед мэдээж нөгөө гэр шингээхгүй дээр айгу анхаарсан байдаг. Тэгээ энэ материал гэдэг чинь өөрөө одоо ингээд та энэ дээр харж байгаа бол 65 35 тэгээл дараа нь ингээд 65 32 тэгэнгүүтээ 215 G гэсэн байгаа нь болохоор зузааны нэлчихэж байгаа нөгөө граны нэлчихэж байгаа. Тэгвэл 80 20 гэвэл давуу нилооны орцлогоос шалтгаалаад ингээд тухайн ингээд хэрэглээний хувьд болохоор даргаар байх уу зөөлөн байх уу гэд бас манайхны айгу надаас асуудаг зүйл. За танаа хувцс чинь юу яах вэ гэд гандхуу гэж асуудаг байхгүй. Энэ болохоор гадныхын жишээлбэл нэг давны орц ихтэй 50-50-тайг авах дуртай. Энэ маань нэг бид ингээд зөөлөн байдаг байхгүй. Манайхан болохоор бүх үү бат удаа хэрэглэхгүй цоорхгүй гэж хэлдэг байхгүй. Энэ мэдээж нөгөө нэг давны орцлыг хэсэгдсэн нөгөө нэг материалын маань чанар яаж зузаан байсан гэсэн илэгдлэр бол урагжил тарантай сэмэрн дав учраас хэдий ч нилон их ороод энэ төдий ч бүх олон гэхдээ бид буцаад мэдээж жоохон тухмухтай даргардуу болж байдаг. Мөн дээрээс нөгөө гандхуу гэж суугаад байдаг энэ нэг л юм байдаг. UV 4000 гэсэн шаардлага байдаг байхгүй юу? Ерөөсөө тэрнээс илүү шүү. Бид нар ч одоо ингээд өнгөө хийчээд цав цагаан даваа байж ингээд машинаар оруулаад өнгө будгаа оруулаад дараад нэг юм гэрлэр ингээд шаарддаг. Тэр UV 4000 шаргацсан бол бүгд адилхан. Одоо энэ ямар ч брэндээс хамаахгүй яг гамталт нь бол яг л адилхан. Тэрнээс мэдээж нөгөө материалыг хямдхан болгочих юм бол гамталт өгөө дугаалт могаалтаар ингээд болчихдог. Тэр нөгөө угаагаад өнгө гарна гэсэн зүйл байдгүй зөвхөн нарны гэрлэр хандж байдаг. Бас нэг тийм онцлог. Одоо манайх ч одоо тэгээд эдэн хിവэрэг эзэн мөх бай гэж өөрөөр хэлдэг. Заавал мөхөд бол насаараа өмсөж харин тийм. Мэдээж аль болох одоо жишээлбэл энэ хувцсан дээр чинь нөгөө нэг энэ хувцсыг ингээд сайн болгоё гэх тэнгүүл чинь мэдсэн утсаар ч юм уу те сатурк утсаар ойж болохгүй. Тэгвэл энэ утас маань өөрөө энэ давантайгаа уусч өгөө барьцалдаж өгч явах хэрэгтэй болохоор заавал нөгөө нэг даван утас одоо зарим материалтай даваутсан сайн зарим материалтай мэдсэн утсан сайн гэх юм уу те. Тэгээ нөгөө материалтайгаа ингээд харилцаа адилгүй байдаг байхгүй. Тэгжээж бүх батын чанар гарч ирж байдаг.
Бас тэр нэг хэсэг. Түрүүн ганцхан ярьсан битээр нэг өмнө ярилцж яхад нэг Герман цэргийн албаагч нар хувцас хадаг гэдэг тэр талаар яриад. Жишээлбэл манайхан ч нэг шинэ хувцас өмсгдсэн маа айгу гоё гэж ингээ харагдсан шүү дээ. Герман цэргийн талаар шинэ хувцас авчаад 90 градусаар угаадаг байхгүй. Тэгээ нөгөө хуучин хувцас малгайцлаа ингээ сэмэрцэн явж байна. Хуучин хувцас маа нөгөө нэг ингээ хуучин цэрэг харагдаж байна. Ингээ гадаа ингээ дандаа филтэд гэж ярьдаг. Бэлтгэл сургуулийг хийдэг хүн байна гэж харагддаг. Хуучрууч ингээ сэмэрч ингээ шинээс нь гэсэн өмсөх дуртай байдаг тий. Зарим нь ингээ эргээ сарч авчих бүр ингээ юу ячдаг шнэ ингээ цоцор гарцаа байдаг тий. Тиймдээ илүү үздэг. Хүн хүний л бас онцлог байна. Тийм ээ. Тэгээ бас асуух гэдэг нөгөө хуучин хувцас буцаа өгчдөг гэж ярьдаг. Одоо ингээд зарим аймагуд байна л да. Зарим нь Америк ч юм уу тий нөгөө мөнгөний өгчдөг. Мөнгөний өгөнгөл Америкийнх болохоор одоо тусгай авчных нь ялангуяа өвдөг ч юм уу тухайн мөнгөндөө тараалаа өөртөө зөгтсөн. Ингээд хувцас авчин өмөл адилхан байв. Тэр үнд ямар брэндийнх вэ нөө адилхан энэ мультикам байгаа учраас тэр хүнд магадгүй богинохон гартаа урт гартаа ч юм уу те энэ нэвтэйхэн байдаг нөгөө нэвтэйхэн байдаг гэдэг ингээ авчдгийг Герман улс болохоор ингээ очингууд чинь 5 шиг ингээ дүн төвцөг шүү дээ тэгээ ингээ оймс мэмс юу ч байсан хангалтын бүх юмнуудаа хэрэглээл урсан ч юм уу цоорсон ч юм уу самсруугүй бэлтгэл хийж байгаа хүн чинь хувцас хайрлах гэж хайлж болохгүй байхгүй урсчих юм бол буцааж аваачаад өгөхөд буцаагаад шинийг өгчдөг. Би нөгөө сонсогч байхдаа тэр байтга подолкнуудаа бид нар чи нэг бэлтгэл хийгээл өдөрт 3 4 подолк шилдэг. Тэгээ нөгөө подолка угаалгах гэхээр бид нар 5 евро гаргуулах хэрэгтэй болчихдөг. Тэгээ мөнгө муутай аюутнууд чи. Тэгэнгүүт захын сонгонготой авчиж өгөө. Нэг 20 подолктой 20 подолк бүгднийг нэг цоглож байгаа оо эдгээр захын сонцоо бэлтгэл дээр гэдэг. Тэгэхээр шинэ подолк авчдаг. Тэгж хүртэл муухай ашиглаж байгаа шүү дээ. Оо за зэн Германы хараа бол тэр тал дээр айгу супер. Тэг чи Герман хайр нэг жоохон нэлээд яачаад байсан шүү дээ. Гэтэ эн чинь бас зөвлөлт одоо чинь манайд албаагч чинь бас нэг цэрэглээ ингээд урагч мөрч өөрсдөө л одоо мөнгөөрөө оюулдаг ч юм эсвэл өөрсдөө янзнаад шинээр хийлгэж идэх нөгөө хангалттай хугацаа болоогүй гэдэг үгдгүү те. Тийм байдаг шүү дээ. Тэр хувцас бол хэрэглээний бүтээгдэхүүн. Тийм учраас хувцсыг ерөөсөө хайрлаж хэрэглэж болохгүй те. Үр гүйцэтгэж байгаа цэргийн албаагч юм уу, цагдаагийн албаагч. Магадгүй нэг цагдаагийн албаагч замдаа нэг хүн согтун үнэтэй муудалцдаг нөгөөх нь хувцсыг ураа ичих юм бол нөгөө цагдаагийн албаагч хөвдөө хохирч байгаа байхгүй дахиад шинэ хувцас. Тийм бол юм байж болохгүй байхгүй. Ийм шалтгаанаас нэг рапорт бичээд ч юм уу хугацаа солиулждаг. Тийм байвал илүү зүгээр болов уу. Заавал тэр хугацаатай байх бол ер нь бол тийм яахгүй. Жишээлбэл өдөр болгон байн хээр явж байгаа одоо манай тусгай орчны командлын анги ихтлүүд бол байн хээр явж байгаа юм чи тэр залуучуудын маань хувцсан дороо модж байна. Тэгэхгүй нөгөө нэг одоо банк нөгөө оффист байдаг ч юм уу штаб байдаг нөхдүүдийн маань хувцас нь байж л байна тий. Тэгэхээр би бүрдэх юм бол хувцсыг бол хайрлах нь буруу юм аа гэж бодож байна. Тий. Эсвэл юу яаж болох нь шүү дээ. Нөгөө тухайн үр гүйцэтгэдгээр нь хараад одоо хангалтын хугацаа нь өөр байж болох байхгүй тий. Баян өдөр тутмын эргүүлж явдаг албаагчийн хувцсыг бол одоо жил болгон солидөг байлаа. Юуных нь офисынх нь бол жил болгон солих шаард. Тэгж бас тэр чинь нэгдүгээр эдийн засгийн хувьч гэсэн тэмцэлтэй байхгүй тий. Энийг манай удирдлага жоо харна за. Тэгээ бас дээрэс нь нэг энэ хувцсныхаа өнгөнүүд би одоо ингээд та бүхэн энд ард харж байгаа дандаа юм завсрын өнгөнүүд тактикал хувцсан дээр хэрэгэлдэг тийм. Одоо ингээд дэлхийд дээр ингээд тренд болж байгаа өнгөнүүд ч гэсэн энэ хувцс маань өөрөө зөвхөн цэргийн хувцас байж болохгүй. Заавал энэ цэргийн юм өнгөтэй ч юм уу мультикам одоо миний хувцсан байгаа шүү. Ийм байх шаардлага байхгүй. Энэ маань тактикал хувцс маань буцаад нөгөө нэг өдөр тутмын хэрэглээ энгийн ард иргэдийн аяллаа хувцас болоод тав тухайг хангасан хувцас болж байгаа учраас дандаа ингээд завсрын өнгөд ингээд ашигладаг хээр хөдөө ингээд явхад жишээлбэл нэг юм дээр тоостой юм дээр суугаад ингээд босоход хүртэл энэ завсрын өнгөнүүд нэх ялгараад байхгүй эсвэл нэг шавар цуухад гараад ирэхэд те шавар шавхаасаас нэх мэдэгдээд байхгүй хатаад буцаад буцаа шавар нуунчдаг ч юм уу те тэр зүгөөсөө дандаа юм завсрын өнгөд хэрэглэдэг. Одоо энийг одоо энэ улаанаар хийцэн байна гэдэг төсвөл айгүй мохоо хэвчээ тий. Тэгээ таарт болсон юм аа онцлогийн. За энэ одоо чинь хувцснуудаас одоо би харж байна одоо энэ халаасыг гэдэг юм уу бид ч бүгдээрээ одоо нөгөө чиний одоо өөрийнх нь хөлбөр нөгөө үүрх үүсэж явах үедээ л одоо ийм юм шингээчүүл гэж дандаа тийм тооцоол. Тий одоо энэ хувцснуудын маань деталууд маань юу вэ гэхээр ер нь дэлхийд дээр хувцсны брэндүүд дээр ер нь Adidas, Nike хоёр л ерөнхийдөө патенттэй байдаг тийм 3 кант бол Adidas тийм Nike тэмдэглэгээ бол Nike. Одоо ингээд бусад бүх брэндүүдийг харъя. Helicon-Tex, UF Pro, Tower тийм Osmania, Tower нэг одоо юу гэдэг юм да. Эднийг ингээд харахаар ерөөхдөө бие биенээс нэг карманы эсгүүрээ нэг кармагийг аваад энэ дээр гаргацсан нэг загварын өөрчлөөд энэ дээр гаргацсан ч гэдэг юм. Одоо жишээлбэл
би энэ Карманы одоо энэ хүртхний Карма яагаад ийм өндөр ингээд дийшээ ингээд гарцсан байна гэхээр одоо Германы мэрэгэн буудагч нарын хувцас маань Карманууд нь ийм байдаг байхгүй. Яагаад гэвэл хүн юмаа хийчихэд Кармагаа заавал товчлоог байсан юм унахгүй гэж хэлж байгаа юм. Энэ бол юм хийх зорилттой Карма. А гараа хийх Карма маань энд нь тустай гэх жишээлтэй. За ингээд бас юу вэ? Манай энэ брэнд ч бас заавал ижлэх арзмаар биш хүн өөрөө захиалж өөртөө тааруулж хийх гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр би бас асуух гэдэг нь хүмүүст нь хаяг байршил чинь бас. Манай энэ байршил болохоор Баян Монгол хороол яг эсрэг талд Paradise Plaza гэж байдаг. Эсвэл Google Map дээр Paradise Plaza гэхээр гараад ирнэ. Тэрний хоёр дахь хорт 203 тоод гэдэг юм. Баян зүрх дүүргийн жидүүгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн. Баян зүрх дүүргээс маань ингээд дэмжээд бид нарт сүрэн гаргаад энэ гоё шоурумыг нэгээд одоо Баян зүрх дүүргтэй үйлдвэрлэж байгаа Made in Mongolia байхгүй. Тэд нартай ингээд энэ үлгүү ийм гоё сайхан шоурум ингээд бий болгож өгсөн байхгүй. Тэгээд нэг 20-од брендийг шалгаруулж агаад сайн гоё юм хийж байгаа брэндүүд бас дэмжиж манай дүүргээс дэмжиж энэ хүү шоурумыг нээсэн. Тэгээд та бүхэн бас дараад нь ингээд хараад манай бас үндэсний үйлдвэрлэгч чинь вау гэмээр мондог үйлдвэрлэгч бас надаас сурах юм бас маш их байгаа байхгүй. Энэ үедээ нэг чи бид нар бас хоорондоо санаа оноо нэгнийхээ одоо хамтран ажиллах боломж нь бас бүрдэж байгаа гэсэн байна. Одоо үзэгчд маань хэрв Red Vortex-ийг сонгохоор бол ирж энд ирж үзээрэй. Дээр нь бас танилцаарай. Манай энэ шоурум дээр хурж ирээд хэмжээ дамжаагаа үзээд хэрвээ энэ бэлэн байгаас байхгүй бол манайх уцтал захиалга өгч энэ манайхнууд 7 хоног 14 хоног захиалгаас шалтгаалаа гаргах өгчтэй. Тэгээд дээрэс нь өөрөө хүссэн өнгө байна. Бусдаа материалаа сонгож байна шүү дээ. Материалаа сонгож байна. За.